нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Вакцин гэдэг нь бол аливаа халтар төвчний яг үүсгэгчийн хоруу чанарыг нь байхгүй болгоод тэгээ бие организм дотор орсныхаа дараа тархлааны эргэтэн өдөөгөөд тархлын эсүүдийг өдөөх ийм бэлтгэлийг тийм физикийн гаргаж авсан бэлтгэлийг бол вакцин гэж нэрлэдэг. Ер нь бол вакцин олон төрөл байдаг. За энэ болохоор амьд байж болно, амьд сулруулсан, эсвэл төхүүжүүлсэн эсвэл өөр хэмээ аргаар гаргаж авсан гэж олон юм байна. За амьд вакцин гэхээр яах вэ гэхээр зэрэг хүнд өвчин үүсгэгчийг сулруулна. Өшөө бүр бие организм дотор орохороо өвчин үүсэхгүй харин тархлаа үүсгэх юм хэлбэртэй. За өхүүлсэн вакцин гэдэг нь яах вэ гэхээр эхлээд вакцина нөгөө өвчин үүсгэгчийг өхүүлээд тэр нь зөвхөн хүчин тархлаа үүсгэх энэ л материалуудыг авч үлдээд хийсэн байна гэсэн үг. Тэгээд сүүлийн үед бол рекомбинант вакцин зөвхөн RNA юм уу ДНХ-гээр нь хийсэн вакцин тийм олон янзын вакцинуудыг бол орчин үеийн санаагаар гаргаад авсан. Ерөнхийдөө вакцин гэдэг нь яадаг вэ гэхээр зэрэг бие организм дотор орохоор хүний тархлааны систем бол тэрийг орж ирсэн бичил бит орж иж байгаа ш. Тэр бичил организмыг бол харийн бит гэж ойлгоод тэгээд тархлааны систем ажиллаад эсрэг бие ялгаруулна. Тэр өвчний эсрэг. За энэ эсрэг бие бол тэр юуг залгих үйлдэл үзүүлээд өхүүлэх үйлдэл үзүүлдэг юм. Ингэснээрээ гаднаас тухайн вакцин агуулгадж байгаа тэр өвчин үүсгэгч гаднаас орж ирсэн энэ тохиолдолд бол аль хэдийн санамж үүссэн байдаг учраас шууд эсрэг бие үүсгээл устгана гэсэн үг. Ерөнхий утгаараа бол вакцин гэдэг утгаараа адилхан. Яг л тэр вакциныг болохоор зэрэг технологи нь өөр гэж бид нар ярьсан тийм ээ. Амьд вакциныг өхүүлж болно, өхүүлээд зөвхөн тэр вакцин ороод тархлааны системийг ажиллуулж чадах тэр хэсгийг нь дасалж авч байгаа хийдэг юм хэсэг байна. Энэ технологийн дэвшлиг ашиглаад тийм ээ рекомбинант юм уу зөвхөн нөгөө mRNA-гийн вакцин юм уу гэсэн юм шинэ технологиудаар суурилсан л юм вакцинууд гаргаж ирж байгаа болохоос биш вакцин гэдэг утгаараа бол адилхан гэсэн. Хүний биед орлоо тэгээ коронавигийн эсрэг бие үүсгэнэ. За энэ эсрэг бие нь болохоор дараа нь коронавигийн үүсгэгч вирус биед орж ирэхэд зэрэг тэрийг барьж авч устгана л гэсэн. За ер нь бол вакцин үйлдвэрлэл гэдэг чинь бол тусдаа өөр салбар. За вакциныг бүтээн гэдэг бол эрдэмтэн судлаачид ингэ гаргаад ирнэ тийм үү. За энэ үүсгэгч энэ вирус муу бактери юм уу энэ үүсгэгчийн эсрэг энэ л төрлийн RNA-гийн энэ хэсгийг ч юм уу тийм энэ уургийг ингээд авах юм бол бид оронгуудаа тархлааны системийг илүү ажиллуулах юм байна. Т лимфоцит юм уу Б лимфоцит гэдэг нь тархлааны эсүүд байдаг ч тийм ээ. Тэднийг ингээд ажиллуулаад эсрэг бие үүсгэх юм байна гэдгийг бол судалгаагаар ингээд судлаад ингээд гаргаад ирдэг. За судалгаагаар гаргаж ирээд вакцины технологиг боловсруулад за технологи боловсруулсны дараа үйлдвэрлэл явагдана. За үйлдвэрлэл явагдана гэдэг бол тодорхой хэмжээнд мэдээж хэрэг хүний бие махбодод оруулах гэж байгаа учраас аюулгүй байдлыг маш сайн хангасан байх хэрэгтэй. Үйлдвэр болгон үйлдвэрлэлийн сайн дадал буюу сайн дадал гэдгийг нэвтрүүлсэн байх шаардлагатай. Жишээлбэл эний үйлдвэр тавигдах шаардлага, вакцины үйлдвэр тавигдах шаардлага, биобэлтгэл тавигдах шаардлага гэдэг олон шаардлагууд байдаг. Энэ шаардлагуудыг хангасан үйлдвэрлэлийг явуулна гэхээр тэр бол түүхий эдээсээ эхсүүлээд завсрын бүтээгдэхүүн дараад нь юу хүртлээрээ эцсийн бүтээгдэхүүн гарan гартлаараа маш өндөр хяналтын дор явагддаг. Хяналт шалгалтын дор явагдах нь юм уу? Байнга тэр бүтээгдэхүүний шинжилгээ авч үзэх нь байна. Вакцины идэвхийг шалгах нь байна. Вакцины гараад ирэхээр энэ вакцин чинь эхлээд үр дүнтэй, үйлчлэгтэй байна уу гэдгийг эсийн үсгэрийн төвшөнд үзэж болно. Эсвэл амьтанд туршиж болно. За амьтны туршилтуудыг хийснийхаа дараа хүн дээр бас ингэж нөгөө сайн дурын хүмүүсийг ингэ авч байгаа клиникийн туршилтуудыг явуулдаг. Тэгэд ер нь бол нэг вакцин буюу гарахад бол 10-аас 15 жил 20 жилийн хугацаанд судлагдчихэж гарч ирдэг. Энэ хугацаанд
хүнд эрсдэл үүсэж болох, аюул үүсэж болох бүхэл эрсдлүүдийг бүгдээрингийн алга болгосон байдаг. Тэгжээж вакцины авчирчдаг. За ер нь бол вакцины ач холбогдол бол их зөвхөн ковид гэлтгүй вакцины ач холбогдол маш их. Тухайлбал одоо цагаан цэцэг гэдэг маш аюултай өвчин байлаа. Энэ одоо дэлхийд дахинд 1980 онд устжсэн. За манай улсад одоо 1940 онд анх л одоо Азийн орнуудаас хамгийн түрүүнд бид нэр эх орондоо цагаан цэцгийн эсрэг вакциныг үйлдвэрлээд тэрийг одоо бүх одоо хүмүүстэй тариад тэрний дараа одоо цагаан цэцэг өвчнөөс одоо салж исэн тийм. Тэгэхээр устгасан гэсэн. Тэгэхээр дэлхийд дахинд одоо вакцины ачаар цагаан цэцэг гэдэг өвчин бүрэн устсан. Энэ өвчнөр одоо дэлхийн ямар ч улс орны хүмүүс өвдөхгүй гэсэн үг. Энэ бол одоо альва нэг өвчний аюулыг одоо сэргийлэх хамгийн одоо эцсийн арга бол энэ хамгийн найдвартай арга бол устгах байдаг байхгүй. Тэрний дараагийн өвчин бол халдвар цаа өвчин байна. Халдвар цаа өвчин бас л вакцин одоо уулгасан вакцин хийсний үр дүнд энэ өвчин бол одоо зөвхөн цэрлэг омгийн халдвар цаа өвчин бол устсан. Ихэнх орнууд тусдаад одоо ерөөсөө л одоо Нигер гайгүй одоо Афганистан, Пакистан гэсэн хоёр орнд л байгаа. Бусад газрууд бол бүгд тусдсан. За тэгээд тэн дотор халдвар цагийн хоёр вакцин гэдэг. Нэг нь уудаг, нөгөөх нь тарьдаг. Тэгээд зэрэг хүмүүс уудаг вакциныг уугаад, тариулаад тийм ингээд тэр хүүхдүүд нь халдвар цаа өвчнөөр өвдөхгүй болсон байна гэсэн. Халдвар цаа өвчин гэдэг та нар мэдж байгаа хэрэг тийм ээ. Насан туршдаа тахир дутуу болдог. Хэрвээ гэх юм бол саажилтсан доод мөчин, дээд мөчин мдэггүй бол. Тэр байтугай анх эхлээд гарч байхдаа Америк нэгдсэн улс 1950 оны үед ажилласан гэхэд төмөр уушигтай хүүхдүүд гэж зөндөө байсан. Тэгээд одоо тэр халдвар авсныхаа дараа 25% нь 2 цагийн дотор насардаг. Тэгээд 50% нь баг одоо нэг хоногийн 24 цагийн дотор насардаг. Тийм аюултай гэж гарч ирсэн байна. Тэгээд энэ өвчтний эсрэг бол 1956 60-аад онд бол Америкийн эрдэнэ Сабин Салк гэдэг энэ хоёр эрдэмтэн бол вакцин зохиоснороо одоо тэр өвчин дэлхийд дахин тусдаж байгаа. Хүүхдүүд тэр өвчнөр өвдөх аюул эрсдлээс бүрэн ангижирж байна гэсэн үг. Тэгэхээр ямар ч вакцин бол ийм хүнд өвчнүүдийг бол урьдчилан сэргийлэх, өвдөхгүй байх одоо ийм чухал ач холбогдолтой байдаг. Ковидын вакцин шалгаа юм байна. Бэлтгэлд бол стратегийн бүтээгдэхүүн ордог. Ялангуяа уургийн бэлтгэлүүд байна, мөн голдлын байна, тийм ээ, альбумин байна. За бусад одоо төрлийн вакцинууд бол ерөнхийдөө стратегийн бүтээгдэхүүн. Аливаа улс орн өөрсдөө үйлдвэрлэлээ явуулна гэдэг бол хүмүүст ашигтай, тийм ээ. За маш олон төрлийн одоо эрсдлүүдээс урьдчилан сэргийлж бас чадна. Бид одоо жишээлбэл галзуугийн эсрэг одоо вакцин нэг үйлдвэрлэдэг байсан. За эндээ бол яг хөө эдийн үсгэрийн вакцин гэдэг ямар галзууруулаад дахин авч хийдэг гэсэн технологийн хувьд бол жоохон бүдүүлэг тийм. Гэхдээ үр дүн бол сайтай тийм вакцин байсан. Одоо дэлхийд дахинд нэг хэрэглэхгүй учраас бид тэр вакцины үйлдвэрлэлийг зогсоосон байна. Одоо дэлхийд дахинд ямар ч эсийн үсгэрийн вакцин гэж байгаад байгаа. Тэгэхээр энэ технологиг бид нар суралцах хэрэгтэй. Энэ технологиг бид нар суралцаад тэгээд зурандаа үйлдвэрлэж чадах болвол яг уу гэхээр зэрэг жилд одоо хэдэн тэрбум орно вакцин оруулж ирдэг. Энэ одоо зүг заалтыг багасгах гэсэн. Нэгдүгээр үйлдвэрлэл хөгжинэ гэсэн. Хүмүүс ажилдаа болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр шинжлэх ухаан бас дагаад хөгжинэ гэсэн үг тийм. Тэгэхээр зэрэг одооны би бол энэ залуучууд бол энэ одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх цаашд нь одоо өөрийнхөө эх оронд үйлдвэрлээд өөрөөр бусдад импортлоод тийм ээ экспортлоод ингэ явах бүрэн боломжтой гэж бол хардаг. Ер нь бол анх эхлээд бид нэр 1950 онд Татар газар гэж хаад бүр ингээд ямар ч юм юу газар л одоо анх эхлээд шангийн тайвал ингээд Татар газар эзэмшээд одоо бид нэр өөрсдөө одоо тариагаа яачдаг, будаагаа хийдэг тийм өвчнөө үйлдвэрлэлд дагаа хөгжсөн юм байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан бид нэр бас вакцин бэлтгэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадах юм бол энийг дагаад маш олон юм одоо хөгжих юм боломжтой болж болно гэж боддог. Вакцин гэдэг чинь бол
нэг төрлийн бас имийн бэлтгэл байхгүй. Имийн бэлтгэл гэсэн үг тийм ээ. Яг хөө тэр гаргаж авч байгаа арган л болохоос биш. Амьд бие организмудаас микроорганизмаас гаргаж авч шүү дээ тийм ээ. Тийм болохоор вакцины бэлтгэл байна. Тэгээ ороод тархлааны системийг одоо ажилладаг гэдэг утгаараа. За вакциныг болохоор зэрэг тоглолын болон тоглолын бус гэж хоёр ангилна. Тоглолын вакцин гэхээр яг хөө гэхээр улаан бурхан, улаанууд, салхин цэцэг, за тэгэл хөхүүл ханаад, сахуу, татран гэдэг маш олон аюултай халдвар төвчний эсрэг одоо ийм вакцинууд бол яг хөө хүүхдийг 15 нас хүртэл хугацаанд төрсний дараа 24 цагаас нь эхлээд хийгдэж эхэлдэг. Тодорхой давтамжтайгаар хийнэ гэсэн. Тэгэхээр энэ тоглолт бол дэлхийн нийтийн нийтэд хийгддэг. Бүхэл одоо орны хүмүүсийн хүүхдүүд хийгддэг юм гэсэн. За энэ вакцинуудыг ингээ хийснээр яг тэр төрлийн аюултай өвчнөр хүмүүс өвдөх нь багассан. За одоо танаа хүүхдүүд одоо хүүхдийн хүүхдүүд ч юм уу тийм ер нь бол юу гэдэг юм ч юм уу хөхүүл ханиадаар юм уу эсвэл одоо татрангаар өвдөх байгаа ч тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо тэр үүсгдэг нянгууд энэ орчинд байгаа юу байгаа. Одоо газрын өрсөн дотор татрангийн үүсгдэг ням байгаа юу байгаа. Хөхүүл ханиад юу үүсгдэг нянгууд байгаа юу байгаа байхгүй. Гэтэл вакцин хийлгэсэн учраас нөгөө тархлааны систем чинь нөгөө мемори буюу нөгөө танин ороод ирэнгүүт нь энэ ингээд нөгөө одоо юу байна татрангийн нөгөө үүсгэж байна. Энийн эсрэг бид энийг хийх ёстой гэж ерөөсөө яг одоо тэр антител антигены хоорондоо оруулаад төлхүүр цоож мэт хоорондоо таардаг гэсэн. Тэгэхээр хүний бие дотор өөрөө тийм гоё үйлдвэрлэл явуулдаг байна шүү дээ. Тэр үйлдвэрлэлийг бид нар гадна хийгээд зохиомлоор хийгээд оруулаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр тархлаа нь бас байгалийн болон олтмол гэж хоёр янз юм л да. Тэгээ байгалийн тархлаа гэдэг нь яадаг юм гэхээр тэр хүн энэ өвчнүүдээр өвдөнө. Энэ өвчнүүдээр өвдөөд тэгээ тархлаа тогтно. Тэгэх юм бол одоо нэлээд урт хугацааны тархлаа тогтно. Бас л гэтэл олдмол тархлаа гэхээр зэрэг яг хөх зэрэг өвдөхгүй вакцин хийлгэлээ тархлаа тогтно. Ямар ч байсан гэсэн тэр аюултай өвчнөр өвдөхгүй, эрэндүү зэрэндүү болохгүй, янз бүрийн тийм хүндрэл гарахгүй юм байна. Тэр одоо ковидын вакцины одоо ачаарч гэсэн бид нар одоо өвчлөл буурчлаарч тийм ээ, өвчлөл буураад өдөө хэмжээнд хүрж байгаа, хүндрэлгүй явагдаж байна, хүндрэл багтаа байна гэдэг болоод энэ вакцины ачлал болно. Вакцин байгаагүйсэн бол одоо бид нар ямар байх байсныг төсөөлөх юм. Хүндрэл нь бол хэсэг газрын болон ерөнхий гэж хоёр янз байна. За хэсэг газрын хүндрэл гэхээр яг тариулсан газараа яг улайн хавдна. Тэрхүү хэсэгтээ тэгж байгаа зүгээр бол энэ бол зүгээр яг мэдээж хэрэг гадны биет энэ дотор чинь оруулж өгж байгаа болохоор 2-3 хоногтой тэгээ зүгээр болно. Аяндаа зүгээр болно. Тэрийг бол эцэг эхчүүд ингээд оролдоод ингээд нөгөө юу яагаад гэдэг байхгүй. Янз бүрийн юм дүрхээд ингэж бол болохгүй. Зүгээр ажиглаад харж идэл аяндаа гайг болчихно. 1 юм уу 2 хоногийн дотор гайг болно гэсэн. За халуурах тийм үедүүд л байна. Халуурна. Яагаад бол гадны биет орж ирнэ. Орж иж шүү дээ. Бид нар үлсэн хүүсэн юм уу сулруулсан юм уу яг тэр одоо нэг юм хүч өсөхгүй ч гэсэн тархлааны системийг ажилладаг ийм хэсгийг ингээ авчдаг юм аа тэгэхээр орохоор тэр харийн биет гэж яхаар тархлааны систем ажиллаж эхэлж байгаа. Ажиллана. Ажиллаад эхлэхээр тэр хариу урвал яаж идэх вэ гэхээр халуурна тэр өндөр халуур. Одоо юу яах гэж тархлаагаа одоо систем ажиллаж эхэлж байгаа гэсэн баггүй. Тэгэхээр зэрэг энд бол нэг айх юм баггүй. Ажиллах хэрэгтэй. 38-аас дээш халуурах юм бол эмчтүүд хэлнэ. Одоо вакцины хийлгэсний дараа тэгээд тэрнээс доош халуурах юм бол яахгүй. Ажиглаад байж гэнэ гэсэн. За ерөнхий одоо биеийн одоо юуны хэсэг газрын шинж тэмдэг, ерөнхий шинж тэмдэг гэхээр зэрэг яах вэ гэхээр бас одоо зарим нэгэн одоо хүн болгон адилгүй. Хүний биеийн организм тархлааны систем бол өөр байдаг хүн болгондоо. Тэгээд янз бүрийн хариу урвалыг заримдаа бас хүчтэй хариу урвал өгдөг ийм тохиолдол байна. Энэ тохиолдолд эмчтэй л хадна гэсэн. Вакцин хийх гэж байгаа юу яах гэж байгаа хүмүүс чинь хэлсэн шүү дээ тийм ээ. Маш олон туршилтыг давж гарч ирдэг, маш олон жилийн хөдөлмөр болдог байдаг. Тэгээд энэ хугацаанд болохоор зэрэг хүнд үүсгдэг бүхэл одоо эрсдэл хүчин зүйлийг бүгдээр нь одоо боломжтой хэмжээнд хүртэл багасгадаг гэсэн үг. Бүгдийг нь бол арилгаж чадахгүй, шинжлэх ухаанд бас чадахгүй юм бол байна тийм ээ. Бүгдийг арилгаж чадахгүй. Тэгэхдээ боломжтой хэмжээнд арилгана гэдэг бол ер нь бол бараг одоо 100 хүн байхад те 100-ны 1, 1000-ны 1 нь зүгээр байна. Цахилгаасаа үсгэд нэг хүйтэн ч юм уу те саяны нэгэн ч юм уу одоо илүү их тийм ашиглал тухайн тэр хүнээсээ болоод
юм байж болно л гэсэн үг тийм. Тэгээ зэрэг аливаа одоо ийм вакцин тариулаад тэрний дараа гарч байгаа урал хүндрэл гарах юм болоод эмчтэйгээ уулзах хэрэгтэй, эмчтэйгээ үзүүлэх хэрэгтэй, шинжилгээ өгөх хэрэгтэй. Юунаас болж ийн үү гэдгийг алуулах одоо гаргаад тэгээд тэрийг аягүй сайн тэмдэглүүлээд ингэж байх нь бол яадгүй гэхээр дараагийн явцдаа өөр вакцинуудыг хийхэд вакцин чинь байнга нэг юм чи шинжлэхдэггүй шүү дээ. Байнга шинжлэгдээд хэрэг бүл явцдаас нөлөөлдөг юм талтай байхгүй. Тийм учраас судалгаа, тийм учраас энэ вакцины заах судалгаа гэдэг бол маш аюул чухал ажил хөдөлтэй байдаг. Урал хүндрэл гэдэг бол байнга тэмдэглэнэ, байнга тэрийгээ мэдээлж явах хэрэгтэй. Тэгээд тэндээс тэр вакциныг хийлгэхэд хичнээн төрлийн ямар урал хүндрэл илэрч исэн байна вэ гэдгийг үйлдвэрлэгч юу мэдээлдэг байхгүй. Тэгээд үйлдвэрлэгч яах нь вэ гэхээр технологи улам илүү сайжруулна гэсэн тэр юм байна. Тэгэхээр яг гоо мэдээлэл их байгаа гэдэг сайн боловч бас нөгөө талаас нь муу сөрөг бас тал байд юм шиг байна. Гэхдээ эцэг эхчүүд манай залуучууд яах вэ гэхээр тэр мэдээллийн баталгаатай их усүрээс л авах хэрэгтэй. Баталгаатай их сурвалжин тодорхой тийм их усүрээс авч явах хэрэгтэй. Тэгээд зэрэг тэн дээр ч юм бол яг нөгөө бичиж өгсөн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд албан ёсны одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллага юм уу эсвэл бол одоо жишээлбэл нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэдэг нь эрүүл мэндийн яам гэдэг юм тийм Монголд эсвэл гадаадын олон юм яг юм тодорхой байгууллагуудын мэдээллийн зангуудаас тэр мэдээллийг авах хэрэгтэй. CDC гэдэг тийм Америкийн. Тэрнэр дээр бол одоо бүр ингээд эцэг эхчүүд вакцин тариулахаас өмнө юуг анхаарах вэ? Юу мэддэг байх ёстой вэ? Мэддэг байх ёстой гэдгийг бүгдээр ингээд бичсэн байна. Манай эцэг эхчүүд ч гэсэн ерөнхийдөө бол вакцин гэдэг нь ер нь юу юм бэ? Тэр нь бол ямар ч холбогдолтой юм. Вакцин хийлгэхийн тулд бид нэр очиод одоо яах ёстой вэ гэдэг аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. Ядчил дор хаяж одоо хүүхдэд аваад эмэгт очиод вакцин хийлгэж явахдаа та хэдэн сартаад нь ямар вакцин хийлгэх вэ гэхээр мэддэг байхгүй. Тэгэхээр одоо би хүүхдээ 15 нас хүртлээрээ яг товлолын ийм вакцинуудыг хийлгэх ёстой. Ийм вакцинууд нь байх ёстой гэдгийг ягаан тэмдэг дээр нь зөвсгөлөд ерхэн хэмжээс хасгаа мэдэх хэрэгтэй нэгдэр. Хоёрдугаар эмчт заавалчгүй үзүүлнэ. Хүүхд вакцин хийлгэхээс өмнө заавалчгүй эмчт үзүүлнэ. Ямар нэгэн одоо ханиад хүрээгүй байх ёстой. Тэр хүүхд ямар ч байсан гэсэн нэрвэл авах хэрэгтэй тийм ээ. Тийм үед нь вакциныг тариулна гэсэн. Дараа нь вакцин хийлгэх гээд яг одоо вакцины өрөөнд ороод ирэхэд вакцинатор сольгч байгаа. За тэр вакцинатор сольгч танд вакцины лотын дугаарыг үзүүлэх ёстой. Хугацааг нь үзүүлэх ёстой. Тэгээд тэр одоо нөгөө ямар нэгэн байдлаар тэр вакцины чин дээр ингээд температурын индикатор гэж байдаг. Энэ индикаторыг та нар өөрсдөө асуух хэрэгтэй. Тэр ягаан байна уу? Цагаан байна уу? Ямар байх ёстой? Тэр вакцины хийдэгдэг энэ өрөөнд ийм одоо вакцины энэ индикатор ягаан болсон болоод ийм болсныг тариулж болохгүй. Энэ бол хөлдсөн байна. Тэврэлтийн явцад гинцэн байна гэдгийг харуулна гэж бичсэн байдаг байхгүй юу? Тэр болгон хүмүүс харахгүй байна. Тэр болгоны бүгдээр ингээд харж явах хэрэгтэй. Энэ бол нөгөө энгийн юм шиг мөртлөөсөө маш чухал юм. Хэрэггүй юм шиг мөртлөөсөө маш хэрэгтэй юм байхгүй юу? Тэгээд хүүхдийнхаа тэр юун дээр вакциныг тэмдэглэгийг нь сайн хийх хэрэгтэй. Одоо бол хүүхд чинь том болно, гадагшаа явна. Тэгээд ирэхээр зэрэг галаар гарах болно. Тэгэхэд яг хүүхд вакцины хийлгэсэн сертификат хэрэгтэй. Тэр сертификат дээр нь одоо ямар лотын, ямар вакциныг хаана үйлдвэрлэсэн, вакциныг хийжээ, ямар тунгаар, хэдэн тунгаар хийлгэсэн бэ гэж тодорхой авчрах хэрэгтэй. Энийг аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. Тэрний дараа эмчээсээ юуг асуух вэ гэхээр вакцины дараа ямар хүндрэл гарч болох вэ? Манай хүүхд яах ёстой вэ? Би вакцин хийлгэсэн хүүхдээ яаж одоо асаргаа суулгаа хийх вэ гэж асуух хэрэгтэй. Вакцин хийлгүүлчихэд хүүхдэн одоо шатан дээр хөл нүцгэнтэй ямар нэгэн юу бүгэнгээ бодохоор хүүхэд одоо юу гэдэг өвдний үстэй тийм ээ давхраас энэ бас яаж чилэрхэн шүү дээ. Тэгээд тэрийг вакцины оруулалтаа андуурч асуулт хүүхдийн юм болохгүй байх талангуудаа юм авах хэрэгтэй гэдэг жишээлбэл эцэг эхчүүд өөрсдөө анхаарал хэрэгжүүлэх болсон юм байна. Тэрийг бас аюул сайн уншиж мэдэх хэрэгтэй. Би нэг юун дээр судалгаагаар нас танилцаар нэг хөдөө явжсэн. Яг тэр үед бол бид нэр яг вакцины одоо энэ вакцины чинь нөгөө хадгалалт, хамгаалалт энэ нь хүүхдийн хэлхийг байн хямдаг, байн шалгаж идэг шүү дээ тийм ээ. Тийм шалгалт хяналтаар бас бид нэр явжсан. Тэгэхэд нэг аав
хүүхдтэй вакцин тариулахгүй. Вакцин чи хэрэггүй гэдэг ингээд мэдсэн байхгүй. Тэгээд бид нар бас тэр аавтаа бас ярилцж байсан. За танай хүүхэд одоо жишээлбэл энэ сахуу, татран, хөхөл ханиад тэр вакцинд дэсэн санагдаад байна. Энийг ингээ хийхгүй ингээ бай гэж бодъё. Тэгээ хаа сайгүй байна. Микроорганизмуудад байхгүй газар байхгүй байж байна. Тэгээ одоо тэр хүүхэд чи ингээд өвдөөд тийм ээ ингэх юм бол та яах вэ? Одоо байнга хүүхэд бол хөдөө ялангуяа хотын бууц одоо юу гэдгийг бүхэл юмтай ингээд зурлаж идэгтэй хөрс шороогоор тоглож идэг. Гар нь ингээд зүсгцсэн бай гэж бодъё. Татрангийн мян одоо энэ дотор нэг орё гэж бодъё. Үржээ гэж бодъё тийм ээ. Тэгээ хор ялгаруулъя. Тэгээ тэр чинь яах вэ? Одоо тэр чинь нөгөө нэг таталт үүсгэн мэдрэлийн маш хүчтэй хор ялгаруулдаг. За тэгээд хүүхэд чинь ингээд номраад ингээд татаад тэгээд тэр номерт татах таталт нь тэр одоо юуны эсрэг хоргоосргүй антидот хийхгүй бол болохгүй тийм хэмжээнд очиноо. Тэгээд ингээд бүр ингээд номерч ингээд татаад тэгээд ясны хүртэл угардаг юм аа. Тэгээд ингээд ийм байдалд хүртэл нь хүүхдээ явуулъя гэж бодож гинөө. Та бол яг вакцины хийлгсэн. Тэр хүн чинь хийлгсэн байгаа шүү дээ. Ээж аав нь хийлгсэн байгаа. Та бол өгдөг үнэ явж байгаа. Гэтэл таны өөр хүүхэд тийм бол яах вэ? Яагаад хүүхдийнхээ ирээдүг бодохгүй байна гэж бас ярьжсэн. Тэр би ойлгосон л да тийм байна. Миний буруу ээжээ уучлаарай. Одоо би ингээд вакцины нөхөж хийлгээд тэгэж ингэж явъя. Энэ талаар би мэдэхгүй байсан юм аа. Яг вакцины аяга буруу. Вакцины хийлгэх хэрэггүй гэсэн тийм мэдээлэл би уншсан юм аа. Тийм учраас би хүүхдээ юу яахгүй гэж ингэсэн юм аа гэж ингэж хэлсэн. Тэгэхээр мэдээллийг зөвл их үсээрээс авч зөв дээрээ авах хэрэгтэй байна л гэж бодсон шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв